одоо ер нь сошиал медиаг ч ингээл үзэнгүүттэй дандаа л энэ одоо гэрлэлт гэдэг юм чинь одоо эмэгтэй хүнийг бол ингэдэг тэгдэг эмэгтэй хүнд ашигтай юм огт байхгүй инээ тэрээ гэл дандаа нэг тийм гэрлэлтийн юм суул талуудыг илэрхийлсэн постууд яваад хөө энэ happy одоо тий аз жаргалтай гэрэлсэн хүмүүс маань бас ямар нэг юм хилээч тэгэхгүй бол ингээд хүмүүсийг бүр ингээд тархины угаатал ингээд тэг гэрэлтийг бүр ингээд муулж байгаа байхгүй энэ тал дээр юу гэж боддог вэ? Энэ тал дээр нөхөртэй ярилцдаг байхгүй тэгэл тиймэрхүү постууд хараал ингээд яагаад зөвхөн нөхөрлөөгөө дайраад байгаа. Яагаад зөвл ихнэрлүүгээ ингээд дайраад байгаа. Энэ хоёр ч хамтдаа амьдрий би нэг ойлгоё хослон дуулын ханилан жаргыг суудсан байгаа зү. Тэгчээд яагаад би бинийхээ хизэж одоо 10 хуруу тэгшүн гэж байхгүй. Мэдээж би одоо нөхрийг ингээд сайн сайхныг нь ухаантайг нь гайхаад байгаа ч гэсэн тэ ингээд юм сюрпризгүй ч юм уу тэ нэг цэцэг жимс бариад ирдгүү ч юм уу бүх юмыг хараа би ингээ гэхээр за гэдэг болохоос ш харьгаа нэг өдөр баярлуулчих гэж ингэдэггүй төрлөө юм байхгүй бас. Тэрийн зөвхөн тэрийг нь хараад муулаад ивэл энэ амьдрал чи яах юм. Тэгэл тэр бас нэг юм нь болохоор битээр би нэг амар сайн магтаж өгдөг. Би бол бас л муу хүн штэ. Тэг ингээл би одоо хүүхдээ нэг сартад нь кинонд яваад өгч байгаа. Тэгэл нөхөр асрагч авал хүүхдээ хараад хамтдаа ингээл байж байгаа штэ. Тэгэхэд би кинонд явал өглөө гараа шөнө орж ирэл газ унтчаал усанд оролцоо би будгаа хэлэхгүй бол одоо цаг боллоо моллоо гэл ингээл өөрөх юм яриад гараа явчихна. Тэгээд хахад нөхөр тэгвэл би инста нэрээ урлагийн хүүхэнтэй гэрэлцэн. Инста нэрээ амьдрал хэцүү байна энэ хүүхэн гэртээ тогтохгүй байна. Ийм байна гэл бас стресс нь тэгэхэд өөрөө анханасаа жүжигчний ангид сурж исэн охиныг авч суучаад тэрэн дээр нь стресстэй дэж болохгүй шүү дээ. Тэнгүүд би өөрөө анханасаа цэцэг өгөхгүй байхад нь за яах угаасаа л юм ингэж суучаад тэрэн дээр нь нервтэй дэж болохгүй шүү дээ. Тэнгүүд анх ямар байсан нэг юм би нэг өөрчлөхгөө дайраад идэх шүү дээ. Яг хөө мэдээж архичин тамхичинд интервью л одоо өөрчлөх гээд үзэж болно. Тэгэхэд уг суурийг нь би биедээ уусгаад эвдэн нартай явах болохоос ш шууд алга оруулсан юм шиг ингэж өөрчлөхийн тулд хэрэлдээ задлаад эсвэл би нэг юм уулаад илтвлээд ээж болохгүй гэж боддог. Soul Lab контентын ерөнхий ивент тэтгэгч хайраар угаа юуратай Овлов Худсанвог